Харааны бэрхшээлтэй иргэдийн хичээлдэг онцлог спортын нэг төрөл болох хонход бөмбөгийн талаар та бүхэнд мэдээлэл танилцуулгыг өргөж байна. Дэлхийн 2 дугаар дайны уршихаар хараагүй хүмүүс олноороо нэмэгдсэнтэй холбоотойгоор хонход бөмбөгийн спорт анх үүсч байсан түүхтэй. Сонсох мэдрэх үгээ ашиглан тоглодог үг спорт нь хараагүй хүмүүс тохирсон хамгийн онцлог спортын төрөл юм. Манай орны хувьд хонход бөмбөгийн спорт 1980-ад оны ихэр Орос Монголын хамтарсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үйл ажиллагааны шугамар нэвтэрч байсан ба 2012 онд албан ёсоор Монголын хонход бөмбөгийн холбоо үүсч тэмцээн уралдаануудад тамирчдаа оруулж эхэлжээ. Манай баг тамирчдын тоглох ур чадвар сүүлийн жилүүдэд бол маш хурдан агцтай олон улсын түвшинд ойртож байгаа. Манай баг тамирчид бол одоо Азийн хэмжээнд бол чансаагаараа 16-ад явж байгаа. Ерөнхий дасгалжуулагч Сумья бол манай баг тамирчдад бол маш олон зүйлийг зааж сургаж байгаа. Ер нь Солонгосын хонход бөмбөгийн ер нь арга барилаар хичээлж байгаа. Хонход бөмбөгийн спорт нь болохоор одоо харааны бэрхшээлтэй иргэдийг одоо ер нь харааны бэрхшээлтэй иргэд маань өөрсдөө нөгөө нэг юм харж мэдрэхгүй учраас хөдөлгөөний маш их дутагдалд ороод одоо эрт тархлах, эрт одоо хөгшрөх ийм байдал ажиглагддаг. Тийм болохоор хонход бөмбөгийн спорт нь болохоор яг нөгөө бөмбөгийн дотор хонхны дуугаар хоорондоо өрсөлддөг учраас энэ болохоор харааны бэрхшээлтэй иргэд маш тохирсон спорт юм а гэдгээр батлагдсан. За тэгээд энэ хонход бөмбөгийн спорт нь өөрийн гэсэн дөрвөн статустай бөмбөгийн доторх хонхны чимээнээр хоорондоо тоглодог учраас заалан дотор маш их чив чимээгүй. Үзэгчдийн хувьд бас бүгд чимээгүй гар утастай бол гар утсаа чичиргэн дээр нь тавьсан. За тэг янз бүрийн санаатаагаар дуу чимээ гаргасан тохиолдолд тоглолтоо шууд хөөгддөг байгаа. Энэ дөрвөн болохоор бас багийн тамирчид, багийн дасаж жуулагч нар болон бусад хүмүүс бүгдэнд хамааралтай. Заалан дотор талбайн шүүгчийн шүглийн дуу, бөмбөгийн хон хоёр л энэ чимээгээр тоглолт ихтэйд өрнөд дуустдаг байгаа. Шигшээ багийн гишүүд бүгд эрхэлсэн ажлынхаа хажуугаар бэлтгэл сургуультай хийн тэмцээн уралдаануудад оролцдог. Тэдний нэг бол Гамбат юм. Би хонход бөмбөгийн спортоор болохоор хичээллээд одоо ерөнхийдөө 8 жил болж байгаа. Тэгээд мэргэжлийн түвшинд хичээллээд 3 жил болж байгаа. Энэ спортын маань өөрийн маань даваа тал гэх юм бол нэгдүгээрт бид нар тэсвэр төвчээрийг суралцдаг. Хоёрдугаар гэх юм бол маш их мэдрэмж маань өндөр түвшинд хөгждөг. Тэгээд цаашлаад гадаад дотоодын олон тэмцээн уралдаанд орно. Олон хүмүүстэй харилцаад ирэхээр мэдээж харилцааны зөв болгосон тэр тал дээр бол илүү давуу талтай болдог. Манай багийн хувьд гэх юм бол өнгөрсөн 4 сард Бүгд найрамдах Хятад улсын Ханжуу хотод болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцоод төрөөрөнд ороод ирсэн. Энэ бол албан ёсоор байгуулсан шигшээгийн анхны тэмцээн байсан. Түүний дараагаар Солонгос Монголын хамтарсан анх дугаар тэмцээн гэж тэр тэмцээнийг 6 дугаар сарын 20-нд хоридор бид нар зохион байгуулад тэнд Инчоот очоод бас Солонгосын Сөүлийн баг, Бусаны баг, Инчооны баг гэдэг багуудтай бол амжилттай нөхөрсөг тоглолт хийгээд тэндээ бас сайхан аялаад багуудынхаа тэр туршлага зөвлөдийг суралцаад ирсэн байгаа. Бидний араас бас олон сонирхож байгаа дүүнер маань, залуучууд маань бас хонход бөмбөгийг маш ихээр сонирхоод сайн хүртэл ингээ шүүгч тасгалжуулагч нар хүртэл нэмэгдээд манай спорт айгүй өргөн хүрээнд бас хөгжиж байгаад би их баяртай байгаа. Цаашдын зорилго гэх юм бол хонход бөмбөгийн спортоор илүү өндөр амжилт гаргаад Азийн аврагт, Азийн наадамд орох тийм ээ. Цаашлаад дэв дэлхийн аврагт орох, олимпиад орох. Тийм зорилгыг бас бид нэр багтаа тавьад ингээд бэлтгэл сургалтаа хийгээд явж байгаа. Тэхийн тулд бид нарт бас зөвхөн ингээд Аздаа тоглоод байх биш. Бид нар бол ингээд баг багаар ахаад амжилт гаргаад байгаа. Европ руу тэмцээнд орох тийм боломжууд айгүй олон тэмцээнүүд болдог учраас тэр боломжуудыг бидэрт гаргаж өгөх юм бол бид нар бас амжилт гарах бүрэн боломж бололцоо нөөц байгаад байгаа. Тийм учраас бас улс их орны бас бидний манай спортыг бас дэмжээсэй гэж хүсэх байна. Задагчтай энэ спорт бол харааны бэрхшээлтэй иргэдийн бас хичээлэлдэг хонход бөмбөг хэмээх спортын нэгэн төрөл. Манай Монгол улсад бас үйл хэмжээд нэлээд хөгжиж буй. Энэ салбарт бас орон хичээлж тамирчтай таажсан нэмэр ихээр нэмэгдэж байгаа.